Цусан шорооныхоо эзэн нь өвлөж үлдээсэн надад өвгдээд эцэг минь. Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэстэн үр садан мөнгөөр арилжихыг үзсэн би азгүй хүн, би хувийн заяагүй хүн. Амиа өгтөө эцэг минь биднийг огтох хаяагүй юм. Харин бид өөрсдийн үр ачаа марцсан. Мөнгөл байвал болоо гэд эд баялагын зарцсан. Баялаг ихээр юунд материалын зүйлийг хайна вэ? Чихэн баялаг наад газар дорчин байхгүй. Чиний цус, чиний ухаа, чиний газар шороо түнээс ургах ургамал чихэн баялаг гэдэг дороо. Алтыг мөнгөөр зардаг мөнгийг хүн иддэггүй. Үсийг мал идэж малыг хүн иддэггүй мэддэггүй. Болсон юм гэж юу арай үгүй. Монгол гэдэг хийсэн зүйл ирээдүйд бид үзэхгүй. Хил мал гуравтайгаа хим баян Монгол баян. Хил мал гуравтайгаа хим баян Монгол баян. Миний нотыг надад түлдээгэж эдэснээ. Миний хүсэл мөнгөш гэдгийг сайн ойлгож өөрийнхөө төлөө зөвхөн амьдраач. Өнгөний өмнө сүлдөөж танарыг сонс танарыг наад газраа ухах гэж 800-ны тэртээ Монгол нэрийг тунхаглаж баатрууд нь тулалдаж байсан гэмэл үгүй. Үр садан өвгдийнхөө заналтайсан юм гэж юу халахын гол өвөө минь Японуудаа байлгахдаа чиний төлөө өгье гэж их орондоо хэлсэн. Харин би түүний хариуд юу гэж айлтгадаа чадсан дарга байхгүй гэж сухалтан үгэлсэн. Газрын тос үгэж бидний хөлөө алхаж чадна. Гол мөрөн үгүйд бид харин амьдрч чадах уу? Бидний ямраас шалтгаалan хооч дараа үе минь гівчиний мэтэр байвал ирээдүй бидний харан зүхэн. Ширхэгөө ус алтнаас илүүтэй болох үед цаас сэтэж болдгоо хүмүүс та нар бодох үе. Ширхэг бүдгийг уулж болдоггүй мэдэх үед тусламжаар тус харин орноос ирэх үе. Чиний төлөө явсан Чингистэй цэг бүү март. Халтар цаасны төлөө халахын голыг бүү март. Чиний төлөө явсан Чингистэй цэг бүү март. Халтар цаасны төлөө халахын голыг бүү март. миний нотыг надад түлдээгэж эдэснээ.